Дараагийн мэдээг танилцуулъя. Тайландын ерөнхий сайд огцорч магадгүй гэсэн ийм нөхцөл байдал тус улсад улс төрийн нөхцөл байдал үүсч байгаа. За үүний үүсэх болсон гол шалтгаан Тайландын ерөнхий сайд хөрш одоо улсынхаа төрийн тэргуунтэй уцаар ярьсан ярианы бичлэг олдсон байна. За Камбожийн төрийн тэргуунтэй ярьсан энэхүү бичлэг нь олон нийтийн дургуутслыг хүргэж байгаа. За үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний намууд түүнийг огцруулахыг одоо уриалж байгаа. За мөн түүнчлэн одоо Тайландын өнөөгийн эвслийн засгийн газарт голлох үүрэг гүйцэтгэж байсан намуудын нэг төлөөлөл нь бол эвслээс гарсан. За цаашид бол бусад эвсэлд одоо багтаж байгаа намууд ч гэсэн энэ эвслээс гарах хэсэг талаараа одоо хилцэж байна. За энэ нь бол Тайландын өнөөгийн ерөнхий сайдын хувь заяа улс төрийн нөхцөл байдалд бол сөргөөр нөлөөлөх ийм байдал болж байна. Тайландын ерөнхий сайд Пайтрохан Чинаватрын хувьд хамтарсан засгийн газрыг байгуулсан. За энэ засгийн газрын тэргүүний хуваар Камбожийн удирдагч Хуан Сентэй уцаар ярьсан байна. За уцаар ярьсан гол асуудал нь хөлийн маргаантай холбоотой асуудлаар мэдэгдэл затсан. За үүний энэ асуудлаар бол талууд ярилцсан байна. За харин одоо яг олон нийтэд ил болоод байгаа энэ хүү дургуутслыг төрүүлсэн бичлэгт 38 настай ерөнхий сайд олон одоо хэлэхдээ бол гэр бүлийн өөрийн найз болох Камбожийн удирдагч Хуан Сендийг ав гахаа гэж дуудсан байна. За мөн бас үүнийхээ дараа Тайландын цэргийн командлагчийг халсан ийм байдал үүсгэсэн. За энэ байдал нь бол одоо Тайландын хувьд цэргийнх нь нэлээд хүчтэй ийм улс төрт нөлөөтэй байдаг учраас цэргийн удирдлагт бол огт таалагдаагүй байгаа. За мэдээж хэрэг сөрөг хүчний намынхан зүгээс бол ерөнхий сайдаа ийм үйл гаргасанд тун дургуутсаж байна. За лав гарагт эрх баригч эвслийн 2 дахь том налах болох Бухамжай нам одоо эвслээс гарах болохоо мэдэгдсэн. За ингээд түрүүнд дурдсан бусад бас эвсэл багтаад байгаа намууд ч гэсэн эвслээс гарах тухай асуудлыг ярилцаж байна. За ерөнхий сайдын хувьд Хун Сен одоо Камбожийн удирдагчийг ав гахаа гэж дуудсан. Өөрөө бол тайлбарлахдаа яриа хэлцээгээ илүү одоо үр дүнтэй явуулах гэсэн нэг одоо тактик байсан гэж мэдэгдэж байгаа. За гэвч бол энэ нэг улсын одоо тэргүүний хувьд нөгөө улсыг тэргүүнийг бас одоо ав гахаа гэж хүндэтгэж байгаа явдал нь бол зайд байж одоо болшгүй зүйл гэж үзэж байгаа юм. Чинаватрагийн хувьд бол Камбожийн энэхүү Хуансенгийн гэр бүлтэй бол олон жилийн нөхөрлөл тогтоосон юм байна. Цухаалах юм бол Хуансан болон Петрон Чинаватрагийн одоо эцэг болох Тайландын ерөнхий сайд Таксин Чинаватранаар бол бие биенээ олон жилийн өмнөөс мэддэг. За загалмайсан ах дүүс гэж хоорондоо бие бинийгээ үздэг юм байна. За Тайландын удирдагч одоо ийхүү одоо өөрийн эцгийн түнш одоо хүнийг ингэж дуудснаар одоо тухайн асуудал үүсч байгаа. За энэхүү аудио бичлэг бол 80 минутын турш ийм үргэлжилсэн бичлэг байсан юм байна. За тэгээд хин нь одоогийн байдлаар бол задруулсан тодорхойгүй байна. За ямар ч байсан бол эхний одоо бичлэг задарсны дараа 17 минутын бичлэгийг бүхэлд нь бол Facebook хуудасаар бас дамжуулан хуваалцсан юм байна. Хуансений хувьд. За Чинаватрын хувьд бол одоо энэ ерөнхий сайдын албанд ороод 10 сарын хугацааг үдсэн. Өнгөрсөн 10 сард одоо ерөнхий сайд Сетра Таксивиний засгийн газрыг одоо томсны дараа үндсэн хуулийн шүүхээр өмнөх засгийн газрыг огцруулж инхүү одоо шинэ ерөнхий сайдын албан тушаалд очсон эмэгтэй улс төрч болж байна. За тэрээр бол энэ Тайландын улс төрт хүчтэй одоо Чинаватрын гэр бүлээс гаралтай. За эцэг нь бол 15 жилийн турш авилга болон бусад асуудалтай холбоотойгоор их орондоо очих боломжгүй нөхцөл байдал үүссэн. За өнгөрсөн 8 дугаар сард бол Тайландд буцаж ирсэн. За түүний хувьд бол эцэг Таксин Чинаватра нь Тайландын ерөнхий сайд байсан. За мөн аав гэгч нь Тайландын анхны одоо эмэгтэй ерөнхий сайд болсон. За мөн энэ гэр бүлээс гарсан одоо дараагийн төрийн тэргүүн Инглик Чинаватра бол бас тус усыг бас тэргүүлж удирдах байсан ийм хүчтэй улс төрийн гэр бүлээс гаралтай эмэгтэй одоо удирдахч байгаа. За түүний хувьд бол дээрх асуудалтай холбоотойгоор ерөнхий сайдынхаа албан тушаалыг алдчих болзошгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. За энэ одоо асуудлыг шийдвэрлэхэд цэргийн болон одоо мөн сөрөг хүчний намууд за мөн эвсэл багтсан намуудын нөлөөлөл бол хамгийн их нөлөөллийг үзүүлэх магадaltaй байна. За тэдгээр намууд болон одоо энэ улс төрийн хүчнийхэн асуудлыг хэрхэн шийдвэрснээс ерөнхий сайдын хувь заяа шалтгааллах нөхцөл байдал үүссэн.